За сайн бацхан бүгдээ. За бид өмнөх хичээл дээр Мендлийн нэгдүгээр хууль буюу шинж тэмдэг нэг янз байна гэдэг тийм үү? Хуулийг батлах, бодлого бодсон байгаа. За тэгэхээр ямар бодлого бодсон бэ гэхээр тийм үү бүгдээрээ сэргийн саны улаан цэцэг цагаан цэцгээ бүрэн давмгайлна. Тэгвэл гомозигот улаан цэцгийг цагаан цэцэгтэй эцэгдүүлэхэд нэгдүгээр удамд ямар цэцэгтэй тийм үү өнгөтэй цэцэг гарах вэ гэж байна. За тэгэхээр улаан цэцэг чинь цагаан цэцгээ давмгайлна гэсэн учраас улаан цэцэг бол юу вэ? Том А үсгэх гэн тий давмгайлагч гэнэ. За асуултан дээр гомозигот доминант улаан цэцэг гэсэн учраас хоёр том А байна. Тийм биз? Хоёр том А. Хоёр том А үрждэг нь юу вэ? Цагаан чинь нуугдмал тийм үү? Дарангуй гэж байгаа учраас жижиг агаар тэмдэглэн тий. Гомозигот хоёр жижиг А байна. За эндээс гамет гаргахаар хоёр агаас нэг А байна тий. Нэг А. Яг үл энэ тийм үү? Хоёр ижлэх А гарсан ялгаа нэгийг нэгтэй үржихдээ нэг л гарна тий. Тэрнтэй адилхан нэг нь гарч. За энэ хоёр жижиг агаас нэг жижиг А гарч. За тэгээд F1-д болохоор энэ гаметийг үржихээр юу вэ? Том А жижиг А'г үржихээр том А жижиг А гардаг. Том А жижиг А буюу улаан цэцэг. За энэ өнгө нь жоохон өөр байгаа шүү. Энэ ягаан өнгөтэйг яг улаан өнгө гэж хэдүүлээ бодох нь шүү дээ. Улаан цэцэг гараад ирчих. Энэ бол Мендлийн нэгдүгээр хууль. Шинж тэмдэг нэг янз байна гэж. Улаан өнгөтэй хийг эцэлдүүлсэн бол яг улаан өнгөтэй үр дүн гарна. Шинж тэмдэг огт яг салахгүй гэсэн. Тэ? За Мендлийн 2 дугаар хууль гэж. За Мендлийн 2 дугаар хуульд шинж тэмдэг сална. Шинж тэмдэг салж удамшина гэж. Шинж тэмдэг сал. За тэгвэл хэдүүлээ үзье. Яаж шинж тэмдэг салаад байгаа юм тийм үү? Улаан байж ах чинь эсвэл нөгөө цагаан гараад ирэх те. Энэ бол шинж тэмдэг салж шít. Энэ яаж салаад байгааг хэдүүлээ бодлогон дээрээ харъя. За нэгдүгээр удамд гарсан улаан цэцэгтэй ургамлыг чинь улаан өнгөтэй цэцгийг чинь яг уу генотип нь гетерозигот том А жижиг А гетерозигот. Тэгвэл F2-т 2 дугаар удмыг олохын тулд 1-р удамд гарсан үр төлийг цэцгийг өөр хооронд нь эцэлдүүлэхэд F2-т тий гарах үр удмыг бүгдээр олъё л доо. Тэгвэл F1-д гетерозигот улаан цэцэг гарсан. Энийг өөр хооронд нь эцэлдүүл гэж байгаа учраас дахиад гетерозигот улаан цэцэг байна. Улаан цэцэг. За тэгвэл тус бүрээс нь гамет гаргая тийм. Энэ том А яг гэвэл энэ хоёр өөр гентэй байгаа учраас яг уу А том А ген жижиг яг уу А ген гэдэг тус тусдаа гамет гаргасан. 1 2 гамет. Нөгөө талаас нь бас мөн ижил яг уу 2 гамет гарч. За энэ дээр юу хийгдэх вэ гэхээр гişимжилж үржүүл. F2 дугаар удмыг болохын тулд гişимжилж үржүүл. Эхний том А-гаар артлын 2 генийг үржүүлнэ. Тэгэхээр том А-г том А-гаар үржихээр 2 том А. Дараа нь дахиад том А-гаараа ийшээ жижиг А-г үржихээр том А жижиг А. За дараа нь жижиг А-гаараа дахиад арын 2-ыг яг гişимжилж үржүүл. Үржихээр том А жижиг А. Жижиг А-г нь урд нь бичихгүй харин яг том А урд нь бичдэг дүрмээр яг том А жижиг байна. Дараа нь жижиг А-г ийшээ жижиг А-д үржихээр 2 жижиг А. Тэгэхээр одоо хэдүүлээ энэ дээрс үзье л да. Эндээс үзье. За хэдүүлээ генотип болон фенотипийг тодорхойлж үзье.
За генотип гэдэг нь бол бидэндээ генийх нь бүрдэл хэсэг гэж байна. Ген эдгээр нь хоорондоо адилхан байна уу тий? Генотипийн бүрдэл ялгаатай байна уу гэдгээр. За фенотип гэдэг бол яг гадаад шин чанар гэж. Нөгөө нэг өндөр нам тий? Өргөн бүдүүн өнгө зүс тийм үү? Тэр болгонд яг фенотип шинж хамаарна гэсэн. За тэгвэл эндээс хэдүүлээ генотипийн тодорхойлол. За энд хоёр томоо тийм үү гарсан үр төлөв дотор F2 дуурайнд гарсан үр төлөв дотор хоёр томоо хэд байна вэ? За тоолъё тийм үү? Нэг л байна те? Нэг байна. За нэг байгаа учраас нэг гэж тавьчихна. За тодорхойлох зэрэг тавилаа. За томоо жижига энэ дотор хэд байна? 1 2. Тийм учраас тэнд яг зөв 2 гэж тавьчих. За тэгээд энэ хоёр жижига хэд вэ? Нэг байгаа учраас тэнд 1 гэж тавьчих. За тэгвэл генотип нь яг 2 1 2 1 гэсэн хацаатай байгаа илэрч чинь тий. За фенотипийн тодорхойлол гэдэг бол фенотип өнгө зүс гэсэн тий. Томоо ч жижиг агаа бүрэн дамгайлна. Томоо ч өөрөө ямар өнгө лээ? Улаан өнгө тийм үү? Тэгвэл энэ улаан байна. Нэг улаан. Энэ томоо ийшээ дамгаалахаар яг улаан болно тий. 2 улаан. Энэ томоос энэ жижиг агаа дамгаалах учраас 3 улаан болчихлоо. 3 улаан энд юу вэ? Цагаан гараад ирчих. Тэгвэл 3 улаан цэцэг 1 цагаан цэцэг болчихлоо шүү дээ. Тэгэхээр харьцааг нь тэнд яг фенотипийн харьцааг 3-1 гэж бичиж. Тэгвэл улаан цэцгийн хооронд нь эвцэлдүүлэхэд Менделийн 1-р хууль ёсоор улаан цэцэг гарах байсан бол энд цагаан цэцэг гараад ирсэн. Энийг болохоор Менделийн 2-р хууль буюу шинж тэмдэг салах гэж үздэг. Шинж тэмдэг салах. За тэгвэл та бүхэн гэртээ бие дааж бодлого өгнө. Багшны эндээс бодлого өгнө. За та нар бичиж аваад яг энэ зааврын дагуу яг бичглээ хийгээд бодолт хийгнэ тийм үү? За нүдний хар өнгө бор өнгө бүрэн дамгаалдаг. Тэгвэл гомозигот хар нүдтэй үнийг яг гомозигот хар нүдтэй үнийг гомозигот рецессив гэж байна. Гомозигот рецессив одоо нүдтэй хүнтэй эвцэлдүүлэхэд F1 болоод 2-р удамд ямар нүдтэй хүүхэд гарах. Болсон. Гэрийн даалгалт. За та нар энэ өнөөдрийн бодлогоо харж байгаад бичглээ харна те бүгдийг харж байгаад бодлого бодож байна. За бодлого та нар бичиж аваарай. Хар нүд нь бор нүдээ бүрэн дамгаалдаг. Хар нүдтэй гомозигот эрэгтэйг бор нүдтэй эмэгтэйтэй эвцэлдүүлэхэд F1 болоод 2-р удамд гарах хүүхдийн нүдний өнгө ямар байх вэ? Тэгээд фенотипийн тодорхойлол.